За сайн уу? Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр шинэ бүлэг эхэлж ийн 1-р Иохан бүлэг 1-9-р эшлэл дээрээс бид нүглээ улаавал итгэмжит зөвхт тэрээр нүглийг маань уучилж бүхий л зөв босаас биднийг цэвэрлэнэ. Амен. За та нараасаа би асуулт асуумаар байна. Нүглээ улаах хэцүү байдаг уу? Энэ алхмыг хийх хэцүү байдаг уу? Энэ алхмыг хийх ямар байдаг вэ? Та нар нэг бодоод үзээрэй. Ийм нэг үг байдаг те, цаас чичгээс нааш цоорохгүй гэсэн үг байдаг. Яг энэтэй адилхан гим нүглийг гимшгүйгээр, улаахгүйгээр, Есүс Христэс тусламж гуйхгүйгээр, Есүс Христээр авцрахгүйгээр алга болоод сарнаад үгүй болдог зүйл ерөөсөө бишээ. Есүс Христээр авцрахад, Есүс Христийн өмнө улаахад, гимшгэд, итгэмжид зөвхт тэрээр чиний гим нүглийг цэвэрлэх болно. Амен. Есүс Христ л цэвэрлж чадна. Есүс Христ л тэр гим нүглийг алга болгож чадна. Чиний бүр цус шиг улаан гим нүглийг чинь цас шиг цагаан болгож чадна. Амен. Тэгэхээр бүгдээрээ гимшихэд хэцүү, гимшиж чадахгүй байна. Гимших ямар хэцүү юм бэ? Яаж гимших вэ? гэж магадгүй ийм асуулттай байгаах. Тийм бол бүгдээрээ зүгээр л Есүс Христээр авцрыг. Есүс Христийн өмнө улаая, гимший. Тэгээ Есүс Христэс тусламж гуй. Есүс Христ бидний гим нүглийг уучилж чаднаа. Өөр юу ч биш, ямар ч зүйл биш. Бидний том жижиг дунд зэрэг гэд магадгүй энэ дээр илүү их гимших ёстой, энэ дээр илүү их улаах ёстой, энэ дээр бараг мацаг барилт хэрэгтэй гэж бодож байгаа бол тэр бүхий л зүйлийг чинь эзэн л уучилж чаднаа. Эзэн л цэвэрлж чаднаа. Бүгдээрээ зоригтойгоор эзний өмнө ирцгээе. Зоригтойгоор түүний хаан ширээ өмнө очицгоё. Яг одоо та нар минь сонсч дуусаад магадгүй эзний сануулсан тийм гимших ёстой, улаах ёстой тийм зүйлс байгаа бол маргааш болчий, дараа нь болчий гэж хойш нь тавилгүйгээр яг одоо гимшээрэй гэж та нарыг уриалж байна. За баярлалаа.